Ингээд ээлжид нэгэн удаан хүлээлгсэн гоё түүхээ оруулж байна. За өнөөдөр та бүхэндээ эв зориг, дайчин, эв нэгдлийн бахархал болсон нэгэн алдартай шувууны тухай ярьж өгнө. За энэ шувуу бол одоо шонхор шувуу гэдгээр нь та бүхэн бол сайн мэднэ. За энэ шувууны ажил амьдрал алаан хятан одоо юу байдгийг тэр бүх зүйлийг энгийн үг хэлгээр та бүхэндээ одоо ингээ хилээд явчих. За хилээд явахаас өмнө одоо нийт үзэг сонсогч нарынхаа шилжүүлсэн цай кофений мөнгийг бүгдийг нь бүрэн бүтэн авсан, зөв зөв зарцуулж байгаа. Тэгээд та бүхэндээ өртөө юм шиг байнга санагдаад ингээ явдаг учраас яаж ээж байгаа зав гаргаж агаад янзын гоё түүхүүдээр бас хариу барья гэж үргэлж бодож өнөөдрийн түүхээ бас ингээд ээлжид нэгэн түүхээ оруулж байна. За ингээд цай кофений мөнгө өгдөг та бүхэнд үнэхээр их баярлж явдаг шүү. Хайртай шүү, дуртай шүү гэдгийг хэлье. За шонхор шуугаа маш энгийн үг хэлгээр хэлээд явчих. За номын хэлээр ярих юм бол уйдгартай бар өнөр хүргэсэн ачаан болно. За шонхор шувуу бол ерөнхийдөө өдрийн махчин шувуу гэдэг нэрээрээ бусад шувуунуудаас нэлээд ялгаатай. Яагаад өдрийн махчин шувуу гэхээр ихэнх махчин шувууд дандаа шөнийн цагаар довтолгоон үйлддэг бол өдрийн цагаар довтолгоон хийж шөнийн цагаар сайхан амарч агаад гарч ирээд ерөнхийдөө байгальд өөртөө одоо ямар ч дайсан байхгүйгээр одоо даам гарч амьдэрдэг амьтан бол шонхор шувуу байгаа. Дэлхийд дээр нэг ойролцоогоор 30 гаруй шонхор шувуу байдаг юм шиг байгаа. За тэрний нэг 10 гаруй төрөл нь одоо Монгол улсад байдаг. За шонхор шувуу яг хаагур байна гэхээр ер нь дэлхийн баг бүх улс орон даяар байгаа. За тэр хойд бол өмнөд үсэн одоо ТV-с одоо өөр газруудад бол хаасайг олон зуун мянгаараа бол байж байгаа. За тэгээд манайхан болохоор Монголд ганцхан шонхор шувуу байдаг гэж ойлгоод байгаа шиг байна. Тийм юм бол байхгүй. Яг нь бусад орны шонхор шувуунууд тухайн улсынхаа хууль тогтоомжинд одоо ингээд дархалагдаад одоо зарж үрддэггүй, ан авт хэрэгэлдэггүй янз янзын байдаг учраас зарим одоо улсын иргэд манай тэр шонхор барьж аваа тэрийг экспортлдог ч юм уу их орн руугаа импортлж оруулаад цааш нь ингээд сургаад ангууд бол хийдэг тийм ёс бол байгаа. За манай шонхор шувуунууд юугаараа тэгэж илүү байна гэхээр яг цагаан шонхор, эдлэг шонхор, одоо эгэл шонхор гэсэн гурван төрлийн шонхор бол яг ан авд бол нэлээд одоо зоригтой ирэмгий бусдаас арай жоохон том биетэй байдаг учраас иймэрхүү зүйлд бол ашиглахад тохиромжтой байдаг гэсэн тийм судалгаа байдаг. За тэр цагаан шонхор нь бол яг Солонгосод бол их байдаг. За тэгээд Солонгосын хойгоос одоо Египт хүртэл тэр цэсмаа ингээд тархаа, бутархаа байж байгаа энэ шонхор шувуу бол өөрөө нүүдэлчин шувуу гэж явдаг. За тэгээд махан идштэй. За тэгээд бие хаан бол нэг том бишээ ойролцоогоо нэг 28-аас 40 см. За тэгээд алавчаа дэлгээд ингээ харах юм бол нэг 60-аас 78 см-ийн хооронд байдаг яг тийм дундаж хэмжээтэй шувуу байгаа. За энэ дундаж хэмжээтэй шувуу байна гэдээ бас тэрнийг бас басаад аж болохгүй маш аюултай үнэхэрийн алаан хядаанаа хийх юм бол тэрийг зогсоох одоо юу ч байхгүй. За тэр агаар дээр бол ерөөсөө агаарын ангууч, агаарын одоо алуурчин гэж бас хэлдэг. За бүр зарим түүх зохиол дээр юу жижигдэг вэ гэхээр одоо шонхрыг шуудын там гэж ярьдаг. За энэ шуудын там болсон энэ амьтан хэрвээ хойд наснда дүрээ өөрчлөөд хүн төрлөختний дунд орж ирэх юм бол хүн төрлөخت нь маш том гай гайхамшиг заавчих хэмжээний тийм аюултай шувуу байдаг гэж үздэг байгаа. За яг Египтийн түүх мөхийг хараад байх юм бол шонхор шувууны түүх бол маш холбоотой байдаг. Манайхан шонхор гэхээр Монгол гэдээ бас холбоод Монгол шонхортой Монгол шонхрын түүх бол Монгол юм энэ гэж бас ойлгоод явцус гэж болохгүй. Бүр эртний фараон Египтийн тэрийн одоо тэр хадны сүгүчээ пирамидын тэрийг ороод харах юм бол дандаа тэр том фараонууд дандаа шонхрыг одоо гар дээрээ суулгаж ирсэн хажуудаа тавир дээрээ байлгаж байгаа тийм дүр зураг бүх юм нь бол байж идэг. За тэр тусмаа бүр шонхор шувууг шүтдэг байсан тэр том одоо хороос гэдэг хаамаанууд нь бол бүр юм шонхрын хувцастай тийм одоо байсан гэж байгаа тийм алтан малгай залгай ингээд мэхэр одоо бид нар хартаа тэрийг бүргэд гэж андуураад байдаг. Бүргэд бол яг айхтар амтан гэхдээ эр зөөрөг одоо өөр бас бус юмараа шонхрыг бол хизээч гүйцэхгүй бараадахгүй. За одоо ингээд углуур гасан сайхан яриад мэдлэг тусал нэмэр маягаар явна. Шонхрыг бид нар бол шонхор барьж, шонхор тагтаа аллаа гэсэн маягаар л ярьдаг болохоос биш одоо өсөлт хөгжөөл одоо тэ амьдралын үйл явцыг нь сайн мэдхгүй. За шонхор шувуу бол яг нэг хосоо олно. За ингээ хосоо олоод дөрвөн өндөг гаргана. За дөрвөн өндгийнх нь хоёр нь одоо
цаашдаа ингээд амьд мэд үлдээд явна. Үгүй бол тэгээ дөрүүлээ өгөхөд дуустдаг иймэрхүү байгалийн зохицолгоотой байдаг. Яагаад гэхээр шонхор шувууныг одоо үр төлийг устгахыг гэсэн асар олон одоо жигүүртэн шувуудын одоо төрлүүд бол байж байдаг. Ийм учраас шонхор шувуу өөрөө одоо үржилт орно, тэрийг бүтэн боожуулаад одоо тэнгэрт гаргаж нисгэнэ гэдэг бол өөрөө тэр чигээр алаан хяндаан байдаг. Жишээлбэл одоо 2 4 ширхэг өндөг гаргалаа гэхэд дөрвөлөө одоо тонжил 2 нь одоо 2-тоогоо зодтолдог ч юм уу хамгийн шилмэл 2 нь үлдээд тэр 2 нь одоо эцэг эхийгээ дагаж хооллож явсаар байгаа бие даажвал амьдрал дээр гардаг. За энэ үедээ бол яг шонхор шувуу залуу туршлага багтаа шонхор шувуу ийм бор өдтэй одоо ингээ харах юм бол нэм өд одоо нисээд байгаа юм шиг тийм л харагдав. Яагаад тэгэхээр нөгөө хурд хүчтэй нисэх тэр далавчны хөгжил гүйцэд явагдаагүй учраас тийм өдөрхөг байж байгаад одоо тиймэрхүү одоо дүр зурагтай харагддаг. Яг энэ үед нь бол эцэг их нь ойрхон байх юм бол хоолож ундлаад гарын ганцхан дөрөнд нь хүргэж өгөө явдаг. За эдлэг шонхрын одоо тэр хосоо оолох тэр найраа одоо бол маш хэцүү. За ерөнхийдөө агаарын одоо балетчин гэдэг нэрээр нь шонхор шувууг бол дэлхийд даяар тодорхойлж хэлдэг байгаа. За агаар дээр бол балетийн янз янзын тэр ба акробатын маш хүнд үзүүлбэрүүдийг өөрийнхөө богинохон далавчаараа одоо ашиглаж тэрэн дээрээ одоо түшиглэж тийм хүнд үзүүлбэрүүдийг бол үзүүлдэг. За үүнийг одоо манай нисгийнхэн агаар дээр маневрлах одоо чадвар гэж яриад байгаа. Энэ шонхор гэдэг шувуун бол өөрөө байгалийн тэр жижигхэн далавч нь ойролцоогоор ингээ эвхэд үзэхэд сүүлнээсээ илүү гардгүй ингээд хураагдаад ямар нэгэн шумбалт дайралтыг хийж явахдаа зүгээр нэг атгсан гар шиг одоо ингэж уруудаж нисж орж ирж идэг ийм айхтар одоо бие физик болон одоо бүх юм ингээд таарчсан ийм шувуу байдаг. За шонхор шувууг бол одоо яг ангөрөөгийн ингээд тайлбарлаад хэлэх юм бол маш нэлээд сонирхолтой үйл явц болно. За ангөрөөг яаж хийдэм бэ гэхээр шонхор шувуу ойролцоогоор нэг энгийн дэвлэлтээрээ маш өндөрт бол гарна. За өндөрт гарангуудаа өөрийнхөө тэр ойр орчмын бүх нутаг дэвсгэрийг өөрийнхөө нүдээр багцаалаад агаарын урсгал болон чийгшил одоо тэр бүх тэ өндөр хэмжигдэхүүнүүдээс сонгоод дайрхаж байгаа олзоо өөрийнхөө нүдээр бол тоочилдог байгаа. Нүд нь одоо та бидний нүдээс одоо 2-оос 3 дахин илүү юмс үзэгдлийг наривчлалтай хардаг учраас алдаа бараг гарахгүй. За ингээд нүдээрээ харлаа агаарын урсгал болон одоо байгаль орчны бүх зүйлийг ингэж балансыг гаргаж байгаа яг тэн дээрээ найруулга хийгээд яг тэрнийхэн дагуу довтолгоо хийдэг. За ингээд доошоо уруудаж одоо ингээд шумбалт хийж байгаа шонхрын одоо хурдыг тооцоод үзэх юм бол 320 км цагийн хурдтайгаар бол орж ирчдэг. За ийм асар өндөр хурдтай явж явах үед өөрийнхөө нүд болон одоо сэтгэн бодох одоо юмс үзэгдлийг одоо найруулах чадвар нь бол алдагдахгүй. Тэр хооронд одоо өөрийнхөө ан нисч идэм үү, сууж идэм үү, дэгвч идэм үү, өсөрж идэм үү тэр хамаагүй. Бүх зүйлд нь таарсан одоо секунд тумд ингээ наривчлалаа гаргаад ингээ маш хурдтайгаар ойртож идэв. 1200 метрийн өндөр дээрээс одоо маш хурдан одоо ингэж орж ирэхэд шуудын жигүүртнүүдийн болон агнахж байгаа ангийнхаа ард талаар бол довтолж орж ирчдэг. Яг ард талаар орж ирэхдээ шувууд нь бол асар сонор сэрэмжтэй амьтан байдаг. Ямар нэгэн чимээ болон ар өврөөс ирж байгаа бүх зүйлийг харж идэг. Гэхдээ шувуунд сохор бүс гэж нэг зүйл бол байдаг. Яг энэ сохор бүсээр нь дайруулж одоо шонхор шувуу өөрөөсөө том одоо шувуудыг тэр зэмээ бүргээр тас юу байдгийг цустаа нь хойлоод унгааж чаддаг. Тийм айхтар зоригтой чадвартай шувуу. За ямар ч байсан 10 удаагийн довтолгоо үйлдэхэд 9 амжилттай болдог. Тэгэхээр шонхор шувуу гэдэг амьтан бол ерөөсөө шийдсэн л бол толгойн дастаж ч юм уу цусыг гойжуулж салдаг ийм амир амьтан. За ингээд ан яга хийгээд байгаа юм гэхээр яг хоол ундаа оолох ингээд тэ янз юм байгаа боловч бас одоо нөгөө нэг ухтсан одоо тэ удцсан тийм мал махын шувууны ч юм уу сэг зэмийг иддэггүй тэнэс холбоотой. Тэгэхээр энэ шувуу юу идэхийг хүсдэг вэ гэхээр шин мах тэр тусмаа бүлээн мах бүлээн цусаар одоо хооллох тийм өөрийнх нь одоо инстинкт байдаг гэсэн. Тэгэхээр одоо та бид нар шиг хонсон хоол моолн дээрээ цаймаа хийж уушд ингэж маанагдахгүй юм чинь. Үнэхэрийн одоо дээд язгуурын шувуу гэдэг нь бол ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр одоо энэ тагта одоо болжмор бас бус шувуунууд одоо энэ тэнгэрийн там гэдэг нэрлэгдсэн энэ шонхор шувууны
шувууны хамгийн дуртай зөөлөн мах нь болж идэг. Ийм хурдтай орж ирж байгаа шувууны дайралтнаас амьд гарах одоо ямар ч магадлал байхгүй. Амьд гарлаа ч одоо тэгээ цаашдаа тэнгэр рүүгээ дүүлнээс ямар ч боломжгүй болтол одоо бэртээдэг. За ингээд маш асар хурдтай орж ирж байгаа одоо шонхор шувууны довтолгооныг энгийн үгээр тайлбарлахад бол ерөнхийдөө өөрийнхөө одоо нударгыг дөхүүлж ирж байгаа задлаад одоо яг тэр барихж байгаа олзоо цогтөг гэж байна. За энэ цохилтын хүч нь бол асар хүчтэй байх болно. Энэ хүчийг одоо ингээд авсан ямарваа нэгэн амьтан тухайн цохилтондоо дийлэнх хувь нас бардаг. Одоо тархит толгой хамаг юм бяцрах, задрах тэр шокоос гарч чадахгүй ч үхдэг. Зарим нь яг хальт мөргүүлээд зохиулаад манраад ингээд байж яхад нь шонхор шувууд дараагийнхаа 2 дахь одоо эргэлтийг акробатик хийчээд маш зөөлхөн өрлөөнө ортж ирж идэг. За ингэж орж ирээд манарцсан байгаа шувууныхаа одоо толгооноос шүүрээд одоо ингээ хүчтэй савруугаараа бол ингээд базаад аваад нисдэг. Аваад нисэж явах үедээ агаар дээр түүнийг цус нүжтэй нь холиод ингээ жиргээгээ жижиглж идэг байгаа. Ингээ явж байхдаа идэж уух юм идээд энэ тэнд одоо үүрлэг зөөгч гэдэг юм уу тиймэрхүү юм болж идэг. За тэгэхээр шонхор шувууны одоо дайралтнаас одоо амьд гарсан амьтан гэж бол байхгүй зүгээр үхсэн амьтан одоо тэрний сэгзэм гэж бол байдаг байгаа. За энэ шонхор шувууны тухай түүхийг манай аав нэг ярьж байсан. За манай аав дээр үтнэх өдөө явж исэн юм уу яасан. Тэгээ явж байгаад нэг бицсгаад нэг газар очиж суусан юм шиг байгаа. Нэг талхаар газар. Тэгээ ингээд суугаад чулуун мужлуур оролдоо сууж идэл гид нэг одоо ямар ч юм тэ хараацаач юм нэг шоу ерөөсөө амар доогор газар доогор ниссээр байгаа л одоо тэр аавын өвөрлөө бол гүгээд орцсон гэж байна. Хүн ингээд сууж байхад ингэрлүү чи маш хурдтай ингээд сум шиг шуу ороод ирэхээр хүн болон гайхаж очино үстэй. За араач хойшоо унчаагүй гэж. Унсан бол зав юм болохгүй. За тэгээ юу болов яав юу гэдэг ингээд ингэрээ харсан чинь сугныхын тийшээ нэг тийм хараацаач хэлээ нэг хурдан хөдөлгөнд шуу болоод ингээд орцсон байсан гэж. Тэгээ гайхаад эргээд ингээд нохоо шуу юу байсан бол гэсэн чинь дээрээс нэг шонхор хэлчихсэн. Шонхор гэдэг одоо шувуунаас одоо ами гарч л байвал одоо хүний өвлөө орноо гал руу усноо орноо тэр бусад шуудын хувьд бол үнэхээр хамаа байхгүй. Тэгэхээр тийм амар одоо амьдын там болчихсон агаарын акробатчин агаарын одоо ангууч ийм айхтар одоо амьтан гэдэг бол шонхор гэдэг нь ойлгомжтой болж байгаа. За ингээд манай тухайн үед шонхор шууг бол үнэхээр гайхажсэн. За тэгээд шонхор бол үнэхээр хиймортой чадaltaй шуу юм байна гэдгийг одоо дэлхийн бусад бүх орны одоо түүх хаад ноёд бол үнэл цэгнжсэн байдаг. За манай Монгол улсын 13 дугаар зууны үеийн түүхийг одоо ухаад үзэхээр шонхор шуутай холбоотой түүх байгаа. Тэгээд шувуулан шуухай гэдэг ч юм уу шувуулхуй гэдэг бас тийм урлаг бол одоо Монголд одоо дээр үед бол хөгжсөн байсан байгаа. За өнөөдөр бол та бид нар бол мартчихсан, устчихсан гэж хэлж бас болно. Яагаад ингэж хэлээд байгаа гэхээр 13 дугаар зууны үеийн монголчууд одоо өнөөдрийн та бид нар шиг ингээл хоньны мах одоо лам нь ингээд тосон зарцаад харлуун зуунд ингээд сууж идэг байгаагүй юм байгаа. Зуны цагаар одоо загас агнуур, тоогруу, галуу шувуу одоо юм янз янзын одоо хүнсэндээ олон төрлийн махыг бол хэрэгжилж ирсэн байгаа. Тэрээс манай чиг өвлзөнгөө хоньны мах ингээд идээ зарцаад ингээд гизг үзэгээ өвтгöd идэг бол байгаагүй гэдгийг одоо түүх өөрөө хэлээд байгаа. Тэгэхээр та бүхэн юмс үзэгдлийг бас ойлгож явах хэмжээтэй байх ёстой гэсэн. За ингээд тухайн үед яадаг гэсэн бэ гэхээр монголчууд өөрсдийнхөө ан ав зориулж одоо бүргээд шонхор одоо харцаг гэх мэт шуунуудыг сургаж тэднэрээ шувуу бариулж тэр шувуугаа бол идчихсэн. Тэр чи идэхгээл хэрэглэхгээл одоо өд мөдийг авах гал тэгээ шувуу бариулж исэн байгаа. Тэгээд загас магсыг бол бас барьдаг тийм арга техникүүд бол монголчуудад бол байсан байдаг. Тэгэхээр тухайн үеийн монголчуудын одоо хоол хүнсний тэжээлийн бараг 50-с дээш хувь нь ан агнуур эзэлж исэн байдаг. За жишээлбэл одоо бүргэд шувууг яагаад тэгж хэрэглэдэг байсан бэ гэхээр бүргэд шувуугаар арай жоохон том одоо шонхрын арай барахгүй байгаа том амьдтыг бариулж исэн. Үнэг, чон, хярас одоо тиймэрхүү амьдтыг өснөөс махыг нь хэрэглэх гээд бүргэдийг ус давхар бэлддэг. Хажуугаар шонхор шувуугаар туулаа хүртлэх хэмжээний одоо амьдтыг тэр тусмаа шувуудыг шувуугаар бариулахын тулд шонхор шувууг бол нэлээд түлхүү хэрэгжилж исэн гэдэг тийм түүх байдаг. За ингээд өөрөө ч олон шувуу тэжээж янз янзын алаан хядан цус нүжийг харчлаа. Энэ дундаас шонхор шувуу бол эр зөрөгтэй буцдаггүй чадвартай чадaltaй гэдэг нь бол монголчуудад бол ойлгогдсон. Ийм учраас одоо монголчуудын байлдан дагуултын хамгийн том одоо цагаан шонхор хөх дэвсгэр дээр цагаан шонхор дүрсэлсэн далавчаа дэлгээд ингээд довтолгоон үлдэх гээд одоо бэлтгэл ажилдаа орж байгаа тийм шонхрын дүрсийг одоо
тэр өөрсдийнхөө байлдааны туган дээрээ болоод ингэж залж исэн байдаг. Одоо өнөөдөр та бидний туг сэлт энтрийг ингээд харах юм бол ерөнхийдөө зэвсэг түвшин бас бус одоо ингээд харахад бол дандаа тийм буддын шашны одоо тий сүүлд одоо нөгөө шарын шашинд орсноос хойш одоо сүл тэмдгүүд байгаа. Яг эртний 13 дугаар зууны үеийнх рүү болоод ирэхээр ерөнхийдөө энэ цагаан шонхор одоо хар шонхор янз янзын шонхруудын тийм дүрсүүд бол байгаа гэдгийг та бүхэн бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ эртний Монгол одоо ан агнуурын соёл байлдааны урлаг гэдэг зүйлийг та бүхэн одоо сайн судлах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгвэл одоо өнөөдрийн байгаа зүйлийг энэ Монгол ёс гээд бас төөрөлдөөд яваад байж болохгүй. Амьдрал бол аялал юмаа гэд харанхуйгүйгээр гардаг шигэ энэ одоо байгаа юм чинь монголчууд ирээд ийм л байсан гэж юусоо ойлгож болохгүй. За өнөөдөр Монгол улсад шонхор судлал за шонхрыг хөгжүүлэх энэ төр гэдэг юм бол бараг байхгүй болчихсон. Гэтэ яг шонхор судалдаг тийм нэг тийм сайн дурын байгууллагууд бол байдаг. Шуулан билүү шуухай билүү нэг тиймэрхүү юмнууд бол байгаа. Бүргэд болохоор Баян-Өлгийн аймаг тал руугаа бол одоо аваад үлдчихсэн. Гэхдээ шонхор тэр цэцмаа шонхор судлал бол Монгол улсаа тэр Монгол туурхтнуудад бол нэлээд том байр суурь эзлэе шүү гэдгийг та бүхэндээ би бас одоо ингээ хэлж байна. За шонхор шувууны довтолгойг бол хэлсэн. За шонхор шувуу өөрөө тоо толгой нь одоо ингээд заримдаа их сайд багасаад янз янзын нэр байгалийнхаа зүйл одоо эдэж тижээлээсээ болоод ингээд хилбэлцэж байгаа. За ийм учраас одоо эмэгчний хайж олох тэрнтэйгээ одоо ингээд хослохын тулд бол нас амаргүй давааг бол давтаа. Жишээлбэл одоо нэг тал хээр газар ганцхан одоо тий эм шонхор шуугаалаа гэхэд тэн дээр үүж ирж байгаа одоо 3-аас 4 одоо ир шонхрууд бол одоо тэр хөөхөн шуухнаа булаацалтаж цуснажтойгоо холилдсон. Тэгэхээр одоо ам барихтаа ямар амар зэрлэг толгой тархийн дүүртэл зохиож цуснажтой нь хойж толгойд шүрмсгийн тастаж иддэг үлээ. Яг тэрнтэй адилхан хүүхнээ булаацалтаж тэр ирчүүд нь хоорондоо бол заавал биенийхээ амийг тасалдаг байгаа. За ингээд ам таслаа дуусгаад ингээд алаан хятаа өндөрлөө зарим нь үхээ зарим нь ингээд нисээ явсны дараа шалгарч үлдсэн ир шонхор одоо нөгөө эм шонхрынхоо сэтгэлийг татах гад урд нь балет бүжгэлж байгаа. За энийг одоо агаарын балет гэж нэрлэдэг. Энэ агаарын балет гэдэг үзүүлбэр явагдах юм бол маш сонирхолтой явагдав. За ингэж агаарын үзүүлэн тоглолт хийж явах үедээ хажуугаар нь янз янзын тогруу галуу одоо бүргэд ч юм уу ямар янз янзын шувуу их мул тэднийг одоо цус нөштэй нь хольж агаарч ижгэлж иргээгээд тэгээд нөгөө сонирхож байгаа одоо хөөхөн шүү те охин шонхортой одоо тэрийг агаар дээрээс ингэ шидэж махын тэр өгдөг те тэр махын мэдээж халуун бүлээн дөнгөж төхөөрөд гаргасан тим одоо байдаг. За ингээд чадaltaй чансаатай эр зоригтой чалхахтай ийм эр шонхрыг харахаар одоо нөгөө охин шонхор нь яхавдаа те бас тасад дуурлаад хайрлаад ингээд хамтдаа ингээд цаашдаа үр төлөө ингээд үржүүлээд явдаг. За ингээд үр төлөө гаргасны түрүү хэлсэн те үр төлөө ингээд гаргаад байж явах үедээ бол одоо бусад одоо те янз янзын шувуудын үүрийг дээрэмдэж одоо өөрсдийнхөө гэр орныг байгуулдаг. Шонхор шувуу тэнд очоод мод чулуу зөөгөө тэнд үүр мүр хийгээд байх хэрэг байхгүй. За муу ядарсан газар мазар юм уу модны дээвэр дээр байдаг тийм жижиг одоо шуудыг бол тэгж очиж дээрлэхгүй. Одоо бүргэд ч гэдэг юм уу тасч гэдэг юм уу юм томхон амьдтын барьсан одоо нэг бяртаахан үүрэнд одоо нэг хоёр жижигхэн шувуу очоод одоо тэнд нь ямар нэг амьтан байх юм бол цус нөштэй нь хойлж эсвэл алж идчихээ тэндэнтэйгээ хөвтчихдэг. За тэнд нь өндөг мөндгөө гаргаад тэгээ сайхан байждаг. За ингээд өндөг мөндгөө нөрхөн том болоод дагуулад нэсээд ингээ үүрнээсээ халиа явсны дараа тухайн үүрэн дээрээ бол нэг хэрэгтэй байхгүй. Яг ахаа шаардлага гарах юм бол ирнэ, ахиж төрнө, ахаа тэндийг тэнд үйлдэлсэн байх юм бол бас тэгээд амиа алдна л гэсэн. Ерөнхийдөө шонхор гэдэг шувуу бол дайм байлдаан хүч одоо эр зориг чадал чалхны одоо хамгийн дээд одоо шувуу болчихсон. Түрүүн би хэлжсэн шонхор шувууг агаарт барьж авч алж чадаж идэж уудаг амьтан шувуу ерөөсөө байхгүй. Өөрөө бол ерөөсөө бүх шувуудын дээр үж идэг. Доорогоо бүх шувуудаа бол дандаа ингэж цусчтой нь холж идэг ийм айхтар одоо шувуу байгаа. За ингээд 13 дугаар зууны үеийн монголчуудын тухай түүхийг та бүхэнд ярьж өглөө. Шонхор гэдэг шувууны эр зэргийг ерөнхийдөө ярьчихлаа. За агаарын дайралт довтолгооныг бол ярьсан. Тийм одоо шонхор шувууг ийм сайн хүчтэй зоригтой шувуу болохоор Америкийн нэгдсэн улсын одоо F16 гэдэг технологийн болон цэг зэвсгийн хамгийн одоо тий бахархал болсон тийм сайхан нисэх одоо сөнөөгч онгоц байдаг. За энэ онгоцыг одоо Falcon одоо буюу одоо Fighting Falcon гэдэг нэрээр бол нэрлэж ирсэн. Яагаад тэгэхээр
дайчин шонхор шувуугаар нэрлэхгүй бол өөр одоо энэ онгоцыг нэрлэх нэр одоо олдохгүй гэдгийг бол Америкийн цэргийн одоо зохион бүтээгчид бол хэлж ирсэн байдаг. Үнэхэрийн одоо Falcon одоо тэр зэмээ F-16-г одоо агаарт бардаг, иддэг, уудаг онгоц одоо дэлхийн түүхэнд байхгүй. Одоо Орос Украины дайн дээр жишээлбэл одоо F-16 гэдэг одоо онгоцнууд бол их хэмжээгээр бол орж ирээд Украины агаарын орон зайг одоо эзэгнэн талхилж одоо Ивануудын онгоцуудыг бас нааш чааш нь болгодог иймэрхүү одоо арга ажиллагаанд бол орчихсон байна. Тэгэхээр F-16 гэдэг онгоцны чалх чансаа бол ерөөсөө тэр шонхор шувуутай бол маш холбоотой. Тэгэхээр одоо та бүхэн яг уу ингээд Falcon гэдэг шувууны тухай ингээд судлаад үзэхээр янз янзын тийм одоо гоё түүхүүд бол байдаг. Тэр тусмаа одоо сая нэг түүх ингээд хараад байж байхад одоо Европын түүхэнд Falcon гэдэг шувуугаа ингээд цагаан шонхорыг бүр ингээд дүрслээ тэрэндээ ингээд нэмж од ингэж зураад тэгээд янз янзын те ингээд өд мөд ингээ унжуулаад тийм бүр эр зөргийн том одон хүртэл тэр байгуулж хийж исэн 1700 оны тийм түүх үе тийм. Тэгээ тэр одон авсан одоо цэрэг цагдаа одоо тэ тухайн үедээ хамгийн эр зөргтэй шулуун шудраг байсан одоо үе тухайн үед бол яг нэг одон медаль те иймэрхүү юмнуудын бас нэг эд халуур явагдчихсан гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Одоо Европ болон Америк тийм одонгийн араа шуураад байдаг тиймэрхүү халуур бол байхгүй. Яг эсэргээрээ манай энд бол одоо одонгийн халуур бол дээзэгтэй явчихсан одоо сая сүүлд судалгаа хараад байхад яасан гэлээ би танаа улс руу 10 сая одоо явуулсан чи нэг одоныг ядаж авсан биз дээ гэж 800-аас нэг хятад хүн асуусан гэдэг шиг юм болоод байгаа. Тэгэхээр одон медалийн хамгийн дээд шагнал бол цагаан шонхор одон байсан байгаа. Тэгээ ингээ энэ одонгийн тухайг ингээд харсан чинь манай энэ цагдаагийн цагаан шонхортой нэлийн төстэй харагдаад байгаа. Тэгэхээр манай энэ цагдаагийнхын цагаан шонхрыг тэр барууны 17 дугаар зууны үед бий өгжсэн эр зөргийн одонгоос нь копид ч үү эсвэл одоо ингээд дэлгэцсэн дээрээ нэг од модтой байдаг шүү дээ. Тиймэрхүү яг шонхрын дүрс бас их сонин яг зохиогч мохиогч нь хаана үдийн бол гэж би бас бодож илаа түрүүн бас харж байхдаа. За ерөнхийдөө юм шонхор гэдэг шувуу бол яг ийм байна. Ямар ч байсан Чингис хаан болон 13 дугаар зууны үеийн монголчууд шонхор шувуу шиг хурц хараатай, эр зөрөгтэй, чадaltaй, чалхтай тиймэрхүү одоо байсан байна. Шонхрын дэвлж шиг, шонхрын довтолгоо шиг одоо тэр дайн байлдаануудыг маш түргэн шуурхай одоо хийж одоо потенциал өндөртэй шувууны тэр амьдралаар хэсэгхэн ч гэсэн амьдраад дэлхийн талыг эзэлж исэн байна гэдгийг одоо та бүхэн бол ойлгосон байх гэж найдаж байна. За тэгээ ойрд ерөөсөө завзаа олдохгүй байж өнөөдөр та бүхэндээ шонхрын түүхээр эргээд уулзахтаа бол маш таатай байна. Тэгээ сэтгэлд чинь хүрсэн бол надад цай кофений мөнгийг одоо QR код болон миний дансны дугаар хаан банкны дансны дугаар одоо ингээд бичлэгний доор явж байгаа. Тэгээ та бүхэн хүссэн хэмжээгээрээ цай кофений мөнгийг одоо ингээд шилжүүлж болно шүү. Тэгээд ямар ч байсан цай кофений мөнгө авсан тэр сэтгэл бол хизээч мартагддаг аюу гоё байдаг. Тэгээд цаашдын уран бүтээл хийх одоо маш том одоо хөшүүрэг болж өгдөг байгаа. За ингээд дараагийн гоё түүхүүд мань ар араасаа орж ирэн та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.